гэрчлэгээ чаана. 이거 운치가 어때? Энэ одоо нэр яа энэ онцлогонд орсон морсон юм байна уу жолооч? Энэ хаана орсон юм бэ тэгээд? Тэний угаа идээс ингээд яваад үзэлтэй яг уу. Ийм картахаас бол зөндөө ондоо байгаа. Бүгд юу юу? Бага гэдэг бүгд ингэж рууч автобус явуулж байгаа гэж юу? тэний угаа могоо ингээд байж. Наач ямар ч автобус нөөцөөр гараад ирсэн. Автобус онцлогонд орсон уу? Энэ үү? Ороогүй байгаа хаа. Гэрчлэгээ гаргаад ирдээ. Юу ихтэй байгаа. Гурван хацтай тараад зөө. Утаагийн юм. Ялангуяа энэ хотын зах руу муу автобуснуудыг явуулах юм шиг ажиглагдсан тийм. Ерөнхийдөө яг хотын зах руугаа муу жоохон тиймэрхүү нотоо машинуудыг ерөнхийдөө компаниуд хотын зах руугаа тавина. Тэгээд энэ гэр ороод утаан тунд энэ автобусныг утааг нэгдүүлэхгүй гэсэн янзтаас ийшээ ингээд тавьчихж байгаа. Энэ бол зарим нь бол зөв зүгээр явчих. Онцлогонд орно сая манай гисгийн дараагаа нь яг тэгээд онцлогонд орохдоо чи машин ч өөрөө очиж онцлогонд ордог юм. Тэг нь гэрчлэгээ явж онцлогонд ордог гэсэн юм аа. Одоо нэг ийм л юм байгаад байна шүү дээ. Машин онцлогонд орохгүй гэрчлэгээ нь очиж онцлогонд орчт юм уу те? Энэ засвартай байж гарч ирсэн юм уу? тий дөнгөж сая наад гэрчлийн юуны хахаад байсан. Гол. Тэгээ онцлогонд орно гэхээр энэ машин нь очиж орохгүй гэрчлэгээ нь очиж орчт. Орно. Тэгээ машин гэрчлэгээ дээр очиж орохгүй. Гэрчлэгээ авчихсан гэсэн чинь одоо онцлогонд орноо чи гэрчлэлж аваад өгсөн мөн чи яагаад? Энд чи ямар компани блэ? Кино огоо доо. Одоо гэрчлэгээгүй ингээд чамаа гаргацсан байгаа юм уу те? Хотын захлуу болохоор юу нь одоо энэ утаа ихтэй онцлогонд ороогүй он хөгшин арга ашиглалтнаас асагдах болсон машинуудаа ингээд явуулдаг юм шиг байна. Энэ хараад багтвал ерөнхийдөө сая ингээд 2-3 машин зогсооход автобусыг зогсооход бол бүх юм өөрөө бариад өгч байгаа. Тэгээ энэ автобуснуудыг онцлогонд орлоо гэдэг ороод эдний чинь нэг бөөнд нь авчиж хагаад онцлогыг дарчиж байгаа юм шиг байна. Иргэн болохоор өөрсдөө машиныг өөрөө унж очиж оруулдаг. Компаниуд болохоор эднийг одоо тэр ашиглалт хариуцсан инженерүүд юм уу гэрчлэгийг нь бөөнд нь дарж авчиж л оруулаад байгаа юм шиг байна. Тэгээ энэ утааны асуудал бол зэгцрэхгүй байгаа нь энэтэй холбоотой байхгүй. Хэрвээ энэ төр онцлогоонд ороод яг ном дөрмөөр орж байгаа бол энэ утаагийн тэнцэг автобус бол энэ захаар явж байгаа энэ саяны автобуснаас ганц шигч байхгүй байгаа. Саяны жолооч өөрөө хэллээ шүү дээ тийм. Саяны жолооч юу гэж манай механикч гэрчлэгээ онцлогоонд оруулах гээд аваад явцсан гэдэг. Энэ дээр бол одоо замын цагдаагийн одоо сая авч хурааж болдгоо л гэлээ л дээ. Тэрнээс эн чинь бас нэг нийслэлд хордтой ялгаруулаа явж байгаа тээврийн хэрэгсэл. Үнэхээр энэ ард түмнийг хордуулж байгаа бол гэрчлэгийг нь хурааж аваад тухайн байгууллагад налан бичиг өгөөд тийм арга хэмжээ авах тийм заалт байдаг юм уу те? Бид нар болохоор яг мэдээлэл шаардлага бол манай сонгон хайрхан дүүргээс бол өгөөд шаардлагыг мэдээллийн хугацаанд засах тий баазууд дээр нь очиж ажлуудыг бол хийгээд арга хэмжээг бол аваад ингээд явж байгаа. Тэгсэн мөртлөө л энэ хүмүүсийн одоо ингээд юм нь болохоор ингээд утаа энэ тасрахгүй байгаа байхгүй. Энэ дээр зам дээр зогсож байгаа замын цагтаа дээрээс нь энэ зам шүрдэж байгаа цэвэрлэгч тэгээд энэ замын орчинд явж байгаа иргэд ингээд хорд утаанд нь охироод явж байгаа. Тэр одоо сайн ингээд автобусны ард талд нь ороод явхад машин дотор явж байхад ингээд битүү утаагаар яг одоо бол бас ингээд утаа өнөрч чинь тий. Тэгээд энд явж байгаа машин дотор явж байгаа хүнээс ингэж байгаа юм чинь замын гол зогсож байгаа зам цэвэрлэж байгаа бид нар бол бүр их хэмжээгээр хордож байгаа байхгүй энд. Тэгэл хамгийн одоо энэ утаанаас ч юм болж 9 шидийн өвчин хорд авдар мавдар гэж 9 шидийн өвчин тусч байна. Замын цагтаад бол иймэрхүү асуудал бол байнга байгаад байгаа байхгүй. машины дохоо, хойдлын дохоо мохоо гэж танд ерөөсө хажуудлын дохоо мохоо их юм байна да энэ. Энийг хизээ янзлах хэрэгтэй юм бэ да.
Одоо ямар ч ирэх. Онцлогоонд орсон юм уу? Ороогүй. Яг онцлогоонд. Он дууссан. Он дууссан. Тэгээ он дуусаад ягаад энэ хөдөлгөөнд оролцоод байдгийг тэгээд. Мэдхгүй. Гэрчлэгээ наа. Таны машин бол нэлээд утаа хайж байна да араасаа. Хойноосоо. Хэдэн он байх вэ? 11 он. 11 онд орж ирээд 2000 он юм. 2001 он юм уу? Одоо нөгөө нийтийн тээврийн насжилт 12 жил гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо 15 он гэдэг маань 2003 оноос хойш үйлдвэрлэгдсэн автобус явах ёстой юм шүү. Таны 1 он биш. Одоо бид нар л мэдсэн болов шүү. Бид нар өгсөн дээр бариад явж байгаа бол бид нар ямар ч юм байхгүй. Та бол одоо яг нэг автобусан дээр биш. Ямар ч хамаагүй автобусан дээр гарчт юм уу? Ээлжлээ шүү дээ хамаагүй шүү бид нар. Гар гэвэл гараа яв. Одоо энэ дээр замын цагдаагаас ямар нэгэн арга хэмжээ бол байхгүй юу? Одоо энэ дээр яг одоо энэ бол 3 жил он онцлогоонд ороогүй. Онцлогоонд ороогүй гэдэг дээр нь бид нар арга хэмжээ аваад насжилт дээр бол байх тийм. Тийм, торгуулийн арга хэмжээг нь аваад ингээд бүрэн бус гэдэг дээр нь арга хэмжээ аваад мэдээлэл шаардлагаал өгөөл энэ асуудыг засаж залруулах тал дээр нь ажил явуулна. Тэгээд эцсийн бүлэгт бол энэ ингээд засарсан юм байхгүй бол энэ удаа дараал ингээд яваад байгаа байхгүй. За энийг ерөөсөө ингэж яагаад би бас нэг камераар яг авчиг гэж бодлоо. Тэгээд энэ онцлогоонд оруулаад байгаа нөхдөөс бас энийг асууя тийм ээ. За энийг харж байгаа бол одоо энэ үйлдвэрлэсэн он гэдэг дээр 2001 он гэсэн байна. За орж ирсэн бол 11 онд орж ирсэн юм байна. Тэгэхээр одоо бол энэ нийтийн тээврийн насжилт гэдэг бол 12 жилээр тооцогдож, такси 10 жил, нийтийн тээврийн том оврын болон жижиг оврын автобуснууд бол 12 жилээр насжилтын тооцдог. Гэтэл энэ автобус бол 1 онд гэдэг маань одоо 2013 онд яваад энэ ардтал дээр тэмдэглүүд байх хэрэгтэй. Ямар ч онцлогооны ямар ч тэмдэг байхгүй. 2 жил гарan онцлол одоо насжилтанд дууссан автобусаар бол Тэнүүн огоо компани бол явуулж байгаа маань. За онцлогоонд орсон уу? Ороогүй одоо. Онцлогоонд ороогүй. Яг ороогүй байгаа юм. Баатар зүрс явж шихгүй байх шүү дээ. 15 оны 4 сард гисэн байна шүү дээ тийм үү? Чи улирлаа танах чи 10 сард орох хэрэгтэй байна ч тийм. Тэгээд энэ бас л ингээд ороогүй явж байна. Үнэлэх анаа. Танаас орсон автобус барыг байхгүй. Танах бүгд ороогүй. Компаниар ороогүй. Компаниараас ороогүй. Яагаад ингэж орох вэ? Мэдхгүй одоо. Өөр нь ордог юм уу? Ордон шүү дээ. Ордон шүү дээ. Өн өдөрт өнгө орцсон байдаг шүү дээ. Харин тий. Тий. Тэгэхээр энэ одоо та нарын бурууч гэж юу ах вэ? Тэ? Компанид буруу гэж ойлгохгүй. Одоо юу? Одоо компаниас одоо тэгэл яваад тийш онцлогоонд очиод орох гэвэл одоо явна. Тэгэл дур мэдээ явчихар чи бас та нарын зайлуу үзэж чаасан. Энэ юурээс энэ дээр яагаад ингэ тэмдэглэл дарагддаггүй? Юурээс ороогүй юм уу? Түрүүжид орсон ш түрүүс 2 орохт би хоёуланд нааж авсан ш. Тэгээд энэ дээр тэмдэглэл дарагддаг юм байна шүү дээ. Онцлогооны. Энэ бол ёстой нөхөж авсан гэрчлэгээ. Тэгэхээр сая Тэнүү огоо компани нийтдээ нэг 4 автобусан дээр үзлээ. 4 л онцлогоонд ороогүй байт юм байна. Он 2001-2 оны автобуснууд байт юм байна. Ер нь яг одоо замын цагдаа замын хөдөлгөөний аюулгүй байдал хангадаг ажилтны хувьд ер нь ингээд явуулаад байдаг нь бас айгүй сонирн байна. Энэ дээр замын цагдаагийн зүгээс нэг дөрвтэй арга хэмжээ нэг аян бас хаа нэг зохиогддог юм байна. Бид манай дүүргээс бол ерөөсөө энэ бага өөрийн дүүрэг дээр байгаа автобус нэгтгэл компаниуд энэ Султан Буйнд Тэнүү энэ НЧБ гээд Гэбос гэдэг эдгэрийг бол бид нар парк дээр нь очиж шалгадаг л та. Шалгаад эдэлсэн зөрчлүүд дээр нь өглөөнийг нь гаралтыг үзээд тэгээ эдэлсэн зөрчлүүд дээр нь хариуцлага тооцоод ингээ компанийн аж ахуйн нэгжээр нь арга хэмжээ аваад удаа дараа авчил байна. Бид нар мэдээлэл шаардлага өгчил байна. Тэгээ өгснийгөө эрен л энэ зөрчил ингээд арилахгүй л байгаад байгаа. Ер нь бол нөлөөлөхгүй байна тийм ээ. Сая одоо энэ автобуснууд маань үндсэндээ бол 2 жилийн өмнө аагтлах ёстой байсан. Саяны жолооч хэлж байгаагаар одоо аагтлах гэсэн. Тэгээд онцлогоонд одоо оруулахгүй энэ тэр чигээр аагтлах гэсэн. 2 жил ингээд явцсан байна тийм. Тэгэхээр замын цагдаагийн хэлсэн үг автобус компани дээр байгаа нөхдүүд бол нэг л нөлөө болохгүй л юм да тийм ээ. Энэ онцлогоон дээр ороход миний бодлоор одоо жишээлбэл одоо 2015 16 он гарах чинь гэдэг маань
2004 оноос өмнөх автобусыг бол энэ насжилтаараа ингээд хасагдах автобус өгнө. Онцлогоонд оруулмааргүй юм шиг байх юм. Тэгээд оруулаад бичгээр өмтийн нөгөөд хөдөлгөөнд оролцуулаа яваад байна гэдэг маань хаана ноо байгаад байна. За энийг бол ерөөсөө онцлогооныг нь өөрсдөө энийг оруулахгүй. Насталт нь болохгүй. Ингээд оргилцоо ингээд ингэх юм бол бид нар бол замын цагтаа бол хяналтаа тавиад ажиллана. Тэрэн дээр тэнцэнээс хасчих юм бол бид нар энд нь явуулахгүй байхтлыг арга хэмжээг аваад иж болчлоо. Болтол байгаа юм л та. Тэгэхээр нийтийн тээврийн автобусны хүртээмж бол хотын зах руугаа бол бага байна гэсэн үг болох юм байна. Ер нь оройн цагаар энэ автобусны бодлууд хэр үнэтэй байдаг? Сонгоныхын дүүргийн тухайд. Гэхдээ яг хүртээмж бол яг иргэдээс нэг ирээд ингээд автобус явахгүй энэ чиглэлд явахгүй байна гэсэн юм бол гомдол гаргасан юм бол байдгүй. Хоол нь энэ тал дээр энэ одоо яригдаад байгаа нь утаа ихтэй. Тэгээ бүрэн бус гэдэг дээр л энэ тал дээр л асуудалтай л болчиход байгаа байхгүй юу. Надаас иргэд бол хүртээмжтэй талаасаа бол гомдол гаргаж байгаа юм байхгүй. Энийг нь хариалах тэр автоврын газартаа хэрвээ хүртээмжийг нь тийшээ гаргадаг бол. Тийшээ тийм манай дээр бол нэг яга ирж ийм хүртээмж нэтэр гэсэн юм аа. Манай замын цагтаа энэ ажиллаад энэ зөрчлүүд дээр бол ажиллаад ингээд яг үндэл бол хаанач хүрэхгүй байгаа шүү дээ. Энэ тал дээр нийтийн тээвэр зохицуулагч нар байна. Дээрээс нь автобус компаниудын шалах механикууд байна. Эдгээр өөрсдийнхээ асуудал дээр ингээл юм хийгээ явж явах хүнсэл байхгүй. Бүхэл юм замын цагтаа дээр ингээд аваачаал энэ юм энэ замын цагтаа хариуцсан гэдэг. Эдгээр ч яг хуваарлаад ажиллана хуваарлагын бол автоврын газрын тээвэр зохицуулагч нар ч гэсэн эдгээр хяналтаа тавих хэвээр өөрсдөө нь хуваарлсан ажил үргээд хийж явах хэвээр. Тэгээд ард иргэдийн одоо энэ нутаан дээр тээвэр зохицуулагч юм эсвэл тэр шалгах механик юм уу инженер нь энэ утаа ихтэй насжилт ихтэй бид нар энийг харахгүй гэх юм бол энэ асуудал чуулан зэгцэрчил байхгүй. Энэ мөнгөнийхөө ойноос л явж байгаа. Мөнгөнийхөө ойноос явсныг үндсэн дээр ард иргэд л хохирол нутаанд хордоол ингээд байж байгаа шүү дээ.